Шидэтнүүд гэж үрсийн ойлгохоор гартаа саваатай үгэд байна. Хүмүүний ертөнцид хэд хідэнтэй үүсийг дүүрэгдэг атлаа гариг бүрт, итгэвчил бүрт оршоод байдаггүй. Тэнгэр эцэг болон бусад оршихуйн эзэд орчлонгийн өгөдтэй холбоотойгоор зарлагт үлийн дагуу буун ирж үүсээ дүүргэнэ. Шидийн ухаан дор солонго татах, нар хүрээлэх буюу нарны гадуур давхар солонго татах, наран ээжийн тусгалд хувилмар дүүрүүд үүсгэх гэх мэт үлсийг ихээр дүүргдэг. Өвгөд маш холоос эрчмийн хүчийг татуулан хүчтэй буун ирэх үед мөн шидийн хийгээд байгаль дээрх хамгийн хатуу ширүүн үлсийг дүүргдэг. Дан ганц наран солонгорох, хур оруулах, салхи намдаах гэхээс илүү тэнгэр газар нийлүү гэлтэй хүчит үлсийг дүүргдэг. Шидийн дагуулуудтай цуг ирж асар их шидийн үлсийг зэрэг өрнүүлнэ. Түүнээс гадна шидэтнүүд гариг ертөнцид бус бэлэг оршихуйдад сая живаагаар тоологдох шидийн үлстэй. Эдгээр олон шидийн үйл хэрэгүүдийн дунд цэцэгсийг ургуулах, хүмүүнийг мэдрэлгүй болгох гэх мэт шидийн ухаанаар шидийн хүч үйлчилснээр дүүргэж болох үлс тун ариун бий. Бэлэг ертөнцийн хүчээр арга ертөнцид хачир үнэнийг үүсгэж болно. Жишээ нь гал бадраах, шидээр аргаласаах, уугуулах үлийг дүүргэж болно. Бэлгээс арга руу хувирах шидийн үлс тун ариун. Өнөө цагтл эд шид гэж байдаггүй хэмээн муухархлах үрс үүсгэж байгаа болохоос биш, эрт цагт ихээр өрнөж байсан юм шүү. Зарим нэгэн түүхийн учиг улбаанд тэр тусмаа Автай сан хааны үед улаач нарын дунд шидийн тулаан ихээр өрнөж байсанд тэднийг бүгдийг нь авчирч түүдэг галд шатаасан байсан гэдэг. Улаачийн оюун бодол шидийн хүч ухаанаар тэр түүдэг гал дотроос нисч гарсан өвгөд бий. Түүнээс гадна халахын нисдэг 5 удган 7 зайран гэж бас бий. Тэд нисэх шид чадвартай өвгдийн эрдэм ухаанд суралцсан шидний хүчний үйлчлэлийг харуулсан юм. Шиддэн өвгөд тамхтай улааж бүр дээр буугаад байдаггүй. Шидийн хүчний үйлс ариунтай өвгдийн улаачийг сэтгэлийн буртаг үггүй, оюун бодлын муухагшралгүй, үйлдэл биеийн дутагшилгүй байх гэсэн маш өндөр дэнс дор байлгаж байж нар замбад буулгаж ирдэг. Шидийн эддийн улаач нар болон тамхт үрс нь хамгийн эхлээд эрчмийн, амийн, туяадын, гэрэл цацрагийн, үйлдэлийн, дом шившлэгийн, тарины үйл хэргийг дараа нь өөрийн ил ба сүнсгэл биеийн идэвхжил, чадвар, урд үе бүгдийг танин мэдсэн биш шидийн үйлд ордог. Түүнээс биш сайхан сэтгэл, эрдэм ухаантай зөв үйлдэл байлаа гэд заавал бууж ирдэггүй. Энэ өргөөний үрсийг шидийн үйл хэрэг рүү орох учигтай цаг нь иржээ химээж байсныг санах байлгүй. За тэгэхээр шиддэн өвгтийн улаач хийгээд тамхтан үрс 108 гарагт бясалгаад л эсвэл ганц 2 жилийн дотор энэ үйл хэргийг сурчих нь гэдэггүй юм шүү. Хэсэг үрсийг дайруулан нэг зүйл айлтъя. Шиддэн өвгөд шидийн үйл хэргийг хэн дуртай нь айлтаад байдаггүй. Айлтаад байдаг эд биш шүү. Эхлээд бэлэг ухааныг танин мэдэх эрдмээ дүүргчгээд түүний ардуур арга биеэ түүнийг хэрхэн хийх вэ гэдгийг давтан дүүргээд дараа нь баг амьтад дээр тэгээд хүмүүн дээр туршин үзээрэй.
Эрдэмүүдээ танин мэдээгүй ирээн тансаг хувцаар гойчхоод тэр тийм шидтэй, тэр нь ч тийм эдийн шидийн эрэхтэй, тэр тийм шидээр үүсээ тэгж дүүрэгдэг химэх тэр айхтар үгсээсээ ичиж айлтаарай. Бас нэг өргөө химээхээс илүүтэй нэгэн бүлийн талаар айлт. Би төчнөө шидтэй, тэр тийм шидтэй, тэр ийм шидийг үзүүлсэн гэж айлтгаасаа ичих болтугай. 27 шидтэй, 71 шидтэй гэж айлтах хүмүүс ч бас ичих хэрэгтэй. Тийм л шидтэй юм бол энэ арга ертөнцөө засаад тохинулчихгүй хаагур юу хийгээд шогшоод байгаа юм бэ? Шид химээх нь дөрвөн хэмжээст дотор зогссон эрдэм ухаантай болсон хүмүүнд лав амархан ирдэггүй юм. Хамгийн багадаа 12 хэмжээстийг давж байж шидийн талаар хэлэх үгс эрдэм ухаанаа цэгцлэн тунгааж байж айлдаж болдог болохоос бус ийм тийм шидтэй гэж ярьж авахаа тунгаавал цохилтой шүү. Тийм л айхтар шидтэй юм бол өдгөө үзүүлсэн шидээрээ шидийн дайтай үйл хэргийг дүүрэгвэл тэр ямар ч бүлийнх бай, ямар ч овог отгийнх бай, өвгөн би хүлээн зөвшөөрье. Энэ улс гүрэн дотор айхтар шидүүдийн талаар айлдан ярьдаг улаач нар тэнгэртэй холбогддог үрс ариун байна. Нисч буудгалг нь гал дотроос дүүрэн гарч ирлээлг нь тэдгээрийгээ шид химээн айлтах юм. Гал дээгүүр хөл нүцгэн алхлааг нь нэгэн цогийг авч идчихээд би галын шидтэй гэж тэнгэрийн дор айлтгаасаа ичдэггүй юм байх та. Өвгдийнх нь нүүр халуун шатаж улалцаж байгаа та. Шидэнд чи шунхаарлаа, би шунхаарлаа гэж шидийн араас шогшох хідэн үрс бас байна. Алдрыг нь айлдаад юу хийх вэ? Нэгэн шидийг үзүүлээд төчнөөн зоостой болно. Энэ шидийг тэгж үзүүлээд ийм зүйлтэй болно гэж айлддаг үрс бас байна. Тийм үрс мөнч бэрхтээ. Өөрийн дэлгэрч шараасаа өвгөн би өдгөө хүртэл ичгэл юм та. Шид гэдэг чинь арга болон бэлгийн ухааныг таньсан дээдийн дээд эрдэм бидтэй арай өөр буурлаа. Өөр. Бас нэгэн үйл хэрэг айлтъя. 33 баатрын судар дээр тийм эрдэмт шидэд, хүчит, үйл хэрэгт өвгөн химээн дотор нь хуваасан буй. Тэдгээр баатар өвгөд нэгэн шид эрдмийг тэр сүнсний төрөлд үйл хэрэгээрээ нартад танин мэдэж тэдгээр үйлсийн дээд ориглоор нь тасралтгүй туулан шогшож сурсан байдаг юм шүү. Шид химээхийг тийм хэсгүүдээс тэгж бүрдсэн ийм эрчмүүдээр ийм үйлсээр ингэж дүүргсэн гэж айлдаж дөнгөхгүй. Дөнгөх үгсээ айлдаж дөнгөхгүй үгсээ гээн. Тэгж амархан тодорхойлж айлтахад бэрх. Зарим шидийг хүмүүний арга ба бэлэг ухааны оройн дээд цогцлоогоор танин мэдэх боломжтой байдаг. Зарим төрлийн шидүүд нь арга бэлгийн үйлсийг ослуулан дүүргэж, үйлсийнхээ чандын гүнд танин мэдэж, түүнээс улбаалан хамгийн амин чанар бүхнийг өөртөө нэгдүүлэн суулгаж олсон тэр арга ухааныг айлтах өгöd бий. Бэлэг ертөнцөөс бэлэг ертөнцөд үйлчлэх, арга ертөнцөөс арга ертөнцөд үйлчлэх, бэлэг ертөнцөөс арга ертөнцөд, арга ертөнцөөс бэлэг ертөнцөд гэж дамнан үүсэх учиг улбаатай шидүүдэж бас бий. Мөн 5 мэдрэхүйн, үйлдэхүйн, оюун бодлоор дүүрэгхүйн, орон зайн шилжилтийн, оршихуйн 5 махбодын, байгалийн үзэгдэлт шид гэх мэт олон янз. Шидийн үйлсийг сүнсний засал эсвэл эрчмийг бий болгодог шиг яг ийм гэж тогтоон айлдах боломжгүй.
Зөвхөн аршаан хувиргах шид байлаа гэхэд аршааныг ундруулдаг эрчмийг нь солиод түүний ардаас тийм туяадыг тэндээс цацруулад түүнийхээ ардаас ингэж бий болгоод дараа гарна тэгэн үүсийг нь дүүргээд гэсэн нэг арга байг. Тэгтэл ийм үүр бид хоёр хоёулаа аршаан хувиргах шидтэй байлаа гэхэд аршааныг хувиргаж буй шидийн дарааллыг өөрөөр хийх боломжтой. Галын шид ч мөн ялгаагүй. Хүн бүрийнх өөр байх боломжтой. Тэнгэрээс оноогдсон шид бас байгаа тийм ээ бурлаа. Тийм. Үрсээс нэг зүйл асууя. Ухаанд суралцах, шидэд суралцах хоёр юугаараа ялгаатай бол үрсээ? Ухаанд суралцна гэхээр сэтгэлтэй илүү холбоотой. Жамыг таньсан ухаарлж гэдэг юм уу? Тийм зүйлтэй холбоотой юм шүү. Өөртөө өгөөжтэй байдлаар шидэд суралцаж болно шүү дээ. Тэгэхээр ухаанд суралцаад байвал илүү гэгээлэг зүрх сэтгэлтэй болох юм шүү. Шидэд суралцахаас ухаанд суралцах нь илүү хэцүү байх тийм ээ бурлаа. Яагаад тэрвэ? Хүмүүн болж ухаантай болно гэдэг хэцүү юм шиг байна шүү дээ. Тэгвэл домнохын ухаанд суралцах, домнох шидэд суралцахын ялгаа нь юу бол үрс минь? Ялгааг нь сайн мэдэхгүй л байна. Ухаанд суралцах нь шидэд суралцахын урдах үйл хэрэг юм. Энэ асуултанд хариулах нэг л арга байсан бөгөөд түрүүн айлдснаар тэргүүлэн ийм зүйлийг сурчхад дараа нь шид химэн хөөрөөрэй гэсэн санаа. Үүнийг ухаанд суралцна гэд байгаа юм. Харин шидэд суралцна гэдгийг энэ үрд тэр шидийг нь буулган таниулах нь цохил юм байна гэсний дагуу шидийн үйлийг дүүргүүлэхийн тулд багаар эрчмийг нь таниулан өөрөөр нь шидийг хэрхэн ашиглахын ухаан сургахыг хэлээд л байгаа юм. Шидэд суралцсан хэмээх үг нь үрс та нарын сэтгэхүйд шидэд шунан сурч байгаа мэт ойлгогдохоор буй хэдий ч үгийг тунгаагаарай. Шидэд суралцах буюу шидийн эрдмийг танин мэдэх үйл хэрэгт суралцах гэдэг гэсэн ухаан юм шүү. Бас хэсэг үрсэд хандан айлдах үгс байна. Баян хангаад очиж өвгөд нь буугаад л мордохдоо нэгэн шидийг толгойд нь үлдээдэг гэж ярьдаг үрс байна. Эрдэм ухаан болон эрдмийн хоорондын хүчин солилцлын улбаан дор ухааныг танин мэдгэд дэмнэх эрчим, мэдээлэл, захиасыг хөлсөөр юм уу үнрээр үлдээдэг болохоос бус ямар нэгэн дахиа биш дээ. Онгод бид чинь ямар дахиа юм уу? Улаач бүр дээр буугаад мордохдоо нэгэн шидийг үлдээдэг байсан бол эд шидээр дүүрсэн хорвоо болохгүй хайчих байд. Бэлэн шид хизээж тэнгэр өөд хараад сууж байхад ирдэггүй юм шүү. Эрдэм ухаан байхын цагт шид өөрөө бүрэлдэн бий болдог гэж та өмнө нь хайлдаж байсан. Тиймээс эрдэм ухаангүй бол хичнээн шид байгаад ч түүнийг ашиглаж мэдэхгүй эрдэм ухаан нэмэгдгийн хэрээр ямар ч шидийг бий болгож чадна. Тийм үү бурлаа? Тийм ээ. Тэнгэрээс алд унаад ирэхийг хүлээдэгтэй адил үрс мөн ч арвин байна. Хээр буулгаад өвгдийн хүчийг авахулаад л байвал шид нь өөрөө унаад ороод ирнэ гэж тунгаадаг үрс бас байна. Бүр нийгмээрээ тийм болчихсон. Ламд очиж ном уншуулаад л баян болно. Эсвэл өвгдөөл аваад буулгачихвал шидтэй эд баялагтай болчихно гэсэн тийм бодол хандлага нийгмээрээ тархсан байгаа. Тэнгэртэй холбогдлол бол ямар нэгэн шидтэй болдог гэсэн ойлголт өвгдийн эсвэл хувь хүмүүсийн хүсэл санаа дээр оршсон зүйл үү?
Заримд нь өвгдийн үл хэрэгч байна. Заримд нь үрсийн төөрөгдөлч бий. Шидийн олон төрлийн ухааныг 33 баатар судраас уншиж танаарай хүрснэ. Энэ цагт элб шидийг гаргууд хийдэг элбчид байна. Тэд шидтэй буурлаа. Элбчин хүмүүн бол шидийг үзүүлж байгаа мэддүрд хувирдаг. Ард нь бусдын дэм тусалцаа юм уу урдаас зэхэн бэлдсэн зүйл заавал байдаг. Тайзан дээр биш далаа дээр олон жижиг лаа асаадаг юм уу голын усан дээгүүр алхдаг гэх мэт олон зүйлийг үзүүлдэг хүмүүн байна. Энэ бэлгийн хүч мөн үү бурлаа. Цаана нь бусад үрсийн дэм оролцоо тойгоор хийдэг үүс шүү. Хэрвээ тэдгээр үрс бэлгийн хүчийг ашиглан үүсээ дүүргдэг байсан бол яагаад шидтэн гих нэрээр зарлагдан босч ирэхгүй байгаа юм бэ? Яагаад элбчин гих нэр дор оршин бусдын адил байгаа юм бэ? Хүзрийг хаанаас нь ч асуусан шууд хэлдэг нэг монгол залуу байна. Тэр далд ухамсарыг яаж бий болгож байна буурлаа. Түүнийг арга ухаан дээр улбаалсан хэмээн айлтъя. Түүнийг хөөрвөл олон үйлс бий. Давтамж өөрийн урд үе тэр үйлдэлээ хэдэн мянган удаа давтан хийж үзэн боломжтой тулгуурлан бий болгож үйлсээ дүүргдэг. Шидийн мэт үйлсийг үзүүлж байгаа элбчид бол тэр үйлсээ бусдын дэмтээгээрч бай өөрийн хүч оролдлогоор дүүргэх чадвартай байдаг. Тэдэнд давтамж, боломж, тооцоолох ухаан, ой тогтоолт, урд үйл байдаг болохоос биш ямар нэгэн бэлэг хүчний юм уу өвгдийн шид тэгж айхтар байхгүй. Зөв бэлэгтнүүд бол мэдрэхүйн чадвараар дүүргэх боломжтой зүйлийг харуулж чадна. Шид гэдэгт аргаас аргад эсвэл бэлэгт бэлгээс аргад эсвэл бэлэгт нөлөөлөх нөлөөллүүд хамгийн чухал. Хутагт хувилгаад шидтэй байсан уу, эрдэмтэй байсан болов буурлаа. Шидтэй байсан. Гаргууд шидээр нь тийм үйлдэл хутагт хувилгаад гэдэг. Хаалга хан нэвтэлдэг нь шид үү буурлаа. Шидэд багтнаа. Чадвар, ухаан, урд үе, чадамж, эрчмээр эсвэл туяадаар дүүргэх үйлс, шидээр дүүргэгдэх үйлс гэд бүгд ондоо. Усгүй газраас ус гаргах нь чадвартай орно, бороонд норохгүй байх нь өөрийнх нь урд үн хэрэг. Далд ухамсараа яаж хөгжүүлэх вэ буурлаа? Шин далд ухамсар бий болох гэж айлцсан шүү дээ. Хуучнаа шин далд ухамсараар солих хэрэгтэй гэж хэлсэн дээ. Арга дүртэй эдийг арга дүрт хувиргах, далдын оршихуйд буй эрчмийн дүрээр байгаа зүйлийг аргын ертөнцид гаргаж ирэх, бэлгийн оршихуйг бэлгийн өөр хэрэгт хувиргах, аргын юмыг бэлэгт хувиргах зэргүүд нь шидийн үйлс юм. Иш үзүүлэгчид. Иш үзүүлэгчид хэмээх үрс илж ирэх үед хамтдаа бууж ирдэг бөгөөд шидийг үзүүлэн таниулагчид юм. Тэд ямар ч үйл хэрэгтэй байж болно. Нэг элчийг дагаж 16 эсвэл 30-аас хэтрэхгүй тооны иш үзүүлэгчид ирдэг. Арга биед буух эсвэл хүмүүн биеийг онож төрөх боломжтой. Дан ганц Есүс Христийг бусад элч нарыг даган ирэх боломжтой юм шүү. Сорхогдсон бихээ хатныг иш үзүүлэгч байсан гэдэг тийм үү буурлаа. Эзэн богд Чингис хаан элч болон буун ирэх үед иш үзүүлэгчээр тодрон даган бууж ирсэн юм. Бихий хатна нь дан ганц иш үзүүлэх үйл хэрэгтэй байгаагүй юм шүү. Тулын хааныг хажир үнний онолч гэдэг
тэгэхээр бас их шидтэн байсан байж таарах гэд байна. Тийм үү Бурлаа? Хажир үннийг сургадаг юм уу үзүүлдэг байсан ч байж болно. Хажир үнэнд нийцэж юм уу суралцаж орсон байж болно. Айтай суу буюу Атил хааны дунд хүү Чингиз хааныг дайн тулаан болоход Тэнгэрээс сүүн замаас морин зэргүүдтэйгээ бууж ирсэн байсан гэдэг домог бий. Тэр нь бэлэг талаараа хийгдсэн үү эсвэл үнэхээр шидийн хүчээр харагдахаар бууж ирсэн үү? Иш үзүүлгийн үйл хэрэг буюу чин үнэнээрээ бууж ирсэн. Хөөх тийм үү Бурлаа. Өтгөөл шидийн үйлс, шидтэн өвгдийн дүрс, үйлс багсан цөөрч, шидтэн гэж байдаггүй дээрээ тултал мэтгэлцэх болсон цаг болохоос бус эрт цагтаа бол өөр байсан юм шүү. Чингиз хаан том тахилгуудыг тэнгэрд өргөдөг байсан гэдэг юм блэ. Хариуд нь хүмүүс хараад бишрэхээр тийм гайхамшигтай зүйлийг боджуулж үзүүлдэг байсан гэдгээрээ бас ихэд алдаршсан гэдэг юм. Атила хааныг илж болон буухад иш үзүүлэгч нь болж ирсэн юм аа.